За сайн байцгаана уу? Намайг Squatter гэдэг Scale компани систем админы хэлцтэй ажилладаг. За тэгэхээр би өнөөдөр open source, IPOE болон PPPoE шийдлийн тухай ярилцсан. За тэгэхээр одоогоос жил гаруй өмнө Scale компани шинэ биллингийн системээ нэвтрүүлсэн байгаа. Амжилтаар нэвтрүүлээд хэрэгжүүлээд явж байгаа. Тэгвэл тухайн биллингийн төслийг нэвтрүүлэх төслийн хугацаанд бидэнд болохоор хэд хэдэн томоохон челленжүүд тулгарсан. Тэдний нэг нь болохоор AAA хэрхэн яаж шийдэх вэ гэдэг асуудал гарсан. За тэгээд тухайн үед бидэнд ямар асуудал тулгарсан бэ гэхлээр одоо PSS буюу Business Supporting System, Billing системээ core router-тагаа шууд холболт хийх шаардлага гарсан тийм ээ, стандартын дагуу. Мөн тухайн AAA системийн user болон зарим бизнес рүүлүүдийг нэгдсэн нэг системээс зохицуулах шаардлага гарсан. Тэнгүүд энэ үед болохоор манайх AAA-г ашиглаж ийсэн гэвэл ашиглаж ийсэн. Гэхдээ тухайн шийдэл нь болохоор хуучирсан, автомат биш те. Хэрэглэхэд инженеруудын оролцоо, гар ажиллагаа хэтэрхийх байсан учраас бидэнд шинжлэх шаардлага гарсан. Бас нэг тулгарсан асуудал нь юу вэ гэхээр төсөл аль хэдийн 60-70% болцсон байхад бидэрт тухайн үед болохоор AAA систем авахд төсвөлсөн бэлэн баажт буюу төсөв байгаагүй гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд болохоор дараах шийдлүүдийг хайж эхэлсэн. За ямар ч л байсан open source AAA ашиглая. Энэ нь бол Free Radius version 3 гэдэг систем юм байна. Тэгвэл энэ системийг бид нар яаж контрол хийж яаж удирдах вэ гэнгүүт бидний хувьд болохоор PSS болон AAA хоёрын хооронд API холболт үүсгэх шаардлага гарсан. Энэ хэсгээр болохоор яг манай багийнхны хийсэн гол ажил болох API хөгжүүлэлт хийж эхэлсэн. За биллингийн системээс user үүсгэх үед тэ API-аараа дамжуулан AAA дээрээ үүсгэх, интернетийн хурдыг зохицуулах, бидний сайн мэддэг collection management буюу төлбөрөөс олж хаах, нээх, төр зогсоох гэх мэт үйлдэлүүдийг бид автоматар хийх шаардлагатай болсон. За тэгээд бидний хувьд болохоор API-ыг хөгжүүлж эхэлсэн, хоёрт болохоор Free Radio системийг судалж эхэлсэн байгаа. IPOE болон PPPoE аль шийдэлтээрээ. За тэгээд манай судалгааны үр дүнд болохоор бид нар дараах open source буюу нээлттэйхийн үнэгүй програмуудыг нийлүүлээд нэг кластер систем ихээр зорьсон. Тэр системүүд нь болохоор Free Radius, REST API-ыг Node.js дээр хөгжүүлэх. Дараагийнх нь болохоор Keep-Live буюу бидний сайн мэдэх Linux систем дээрх VRRP түүлийг бид нар ашиглаж системийн найдвартай ажиллагааг хангахаар шийдсэн. Хамгийн сүүлд нь болохоор бид нар мэдээж нэг кластер цогц систем хийж байгаа учраас хяналтын програмыг бас нээлттэйхийн байдлаар шийдэх шаардлагатай болсон. Энэ дээр бид нар Loki гэдэг түүлийг ашиглаж лого цуглуулад түүнийг болохоор Grafana-гаар зурагжуулж гаргадаг байдлаар шийдсэн байгаа. За тэгээд AAA системийг манайхан ерөөд нь мэдэх бах те. Authentication, authorization, accounting гэсэн гурван үйлдэлийг хийдэг. Тэгэхээр гол үндсэн суурь нь бол database байдаг тийм ээ. Бид нар database-а бас open source-оор шийдэхин тулд MariaDB гэдэг MySQL-тэй төстэй database-ыг сонгосон. Тэгээд түүнийхээ кластер шийдэл болох Galera-г сонгож нэвтрүүлсэн байгаа. За тэгэхээр бидний хувьд болохоор тухайн кластер системийг хоёр үйлчилгээн дээр тус тусад нь deploy хийсэн байгаа. Яагаад гэхээр IPOE бол static IP болон илүү байгууллагын хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, PPPoE бол илүү өрхийн интернетэд зориулсан үйлчилгээ учраас бизнес рүүлийн хувьд бол тустай байсан. Тийм болохоор бидний хувьд бол салгаж тусдаа хоёр кластер хийгээд түүнийг нэг системээр удирдах тийм шийдэл гаргасан байгаа. За тэгээд рүүлийн ялгаа гэх юм бол PPPoE шийдэлээр бид нар username-ийг BB буюу broadband гэдэг үгний товчлолоор эхлүүлээд хоошоогоо 5 оронтой байдлаар шийдэж эхэлсэн. Хамгийн ихний user бол дэлгэцэн дээр харагдаж байгаа члэн BBB 00001 гэж эхлээд үүнээс цаашаа бид нар 999 мянган хэрэглэгч хүртэл авах боломжтой гэсэн үг. Яагаад бид нар энийг 5 оронтойгоор хийсэн бэ гэхлээр 1 сая болон түүнээс дээш олон сая хэрэглэгчийг бид нар менеж хийх шаардлагатай болвол бидэрт open source-оос илүү хүчтэй мэдээж систем хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ систем дээр бас тодорхой лимит тавьж өгсөн гэсэн үг өөрсдийн тооцоогоор. Бид нар манай хэрэглэгч сая давсан тохиолдолд энэ системийг ашиглах болно гэсэн үг. За тэгээд дараагийнх нь болохоор PPPoE дээр бид нар мэдээж хэрэглэгч тус бүрд нууцыг тохируулж өгж байгаа. Нууцыг болохоор биллингийн систем нь автоматар генерейт хийгээд үүсгээд явж байгаа. За тэгээд интернетийн хурд тохируулах мэдээж өрхийн хэрэглэгчийн интернетийг бол бидэд зөвхөн group policy-гаар шийдэж чадж байгаа. Одоо чинь 30 мегабайтын интернет мегабит per second-ийн интернет авж байгаа хэрэглэгчдээр бидэд group policy 30 M буюу 30 мегагийн группт оруулаад өгч байгаа гэсэн. Тухайн shared интернетийг авч ашиглах боломжтой байдлаар шийдэж байгаа. IPOE шийдлийн хувьд бол арай жоохон өөр ажилдаг.
Ягаад гэхээр username-ийн бүтцэн арай өөр. Static API-г орж ирнэ. Араас нь customer age VLAN болон provider age VLAN орж ирээд хамгийн сүүлд нь доменороо ялгагдаж явж байгаа. Тэгээд энэ IPO дээр бас нууц үгийг BSS буюу Billing System Generate хийгээд явчихна. Хурдны хувьд бол бидэд арай өөр зарчмыг ашиглаж байгаа. Ягаад тэгэхээр байгууллагууд dedicated интернетд авахыг хүсэж байгаа учраас бидэд шууд bitrate-ээр тохируулж өгч явж байгаа. Хэрвээ тухайн байгууллага нэгээс олон IP-г авахыг хүсвэл зарим байгууллага мэдээж бүтэн пул авдаг те 200 IP-г 60 IP-г энэ тохиолдолд бид нар тухайн байгууллагт зориулсан тустай групп үүсгэж өгдөг гэсэн үг. 60 мегабайт 30 мегабит те тухайн багцлан таарсан группийг үүсгэж өгөө явцдаг. Хэрвээ single IP ажиглаж байгаа бол бид нар зөвхөн bitrate-ийг тохируулж өгнө. Нэмэлтээр session time болон framed протоколуудыг тохируулж өгөөд ийм ажиллагаатай байдлаар шийдлээ гаргасан байгаа. За энэ дээр болохоор яг манай хуучин буюу одоо billing system нэвтрэхээс өмнөх манай AAA-ийн үндсэн flow харагдаж байна. Энэ дээр болохоор манайх AAA бол ажилтгаараа ажиллана. Үүнээс цааш BSS систем болон AAA-г холбож байгаа ажлуудыг network инженерүүд гараар хийдэг байсан гэсэн үг. Тэ API-г үүсгэх, API-гийн хурд тохируулах, API-г deactive хийх, тэ inactive хийх, төр салгах, төлбөрөөс олж хаах гэх мэт үйлдэлүүд гар ажиллагаатай байсан. Үүний дараа манайх нэвтрүүлсэн шийдлэр болохоор энэ бүхнийг ямар нэгэн инженерийн оролцоогүйгээр цэвэр billing системийн удирдлагаар хийдэг болсон гэсэн үг. Billing систем бол даангийн процесс болон хаалт нээлтийг өөрөө тухайн хугацаанд тэ тохируулсан хугацаанд автоматар хийгээ явуулна. Тэр үед манай BSS систем бидний хөгжүүлсэн API-г ашиглан бүх үйлдэлүүдийг хийдэг гэсэн үг. Интернетийн хурдыг тохируулах, хаах, нээх гэх мэтчлээ. За тэгээд манайх болохоор энэ түрүүн танилцуулсан хоёр шийдлээ нэвтрүүлснээр дараах 3 зүйлийг ер нь бол эзэмшиж чадсан гэж бодож байгаа. Инженеруудын хувьд бас компанийн хувьд эхнийх нь болохоор provisioning буюу харилцаа холболтыг бүрэн автомат болгож чадсан. Хоёр дахь нь болохоор нэг ийм челленж бас гарч ирсэн. Манай тухайн биллингийн програмыг нэвтрүүлж байгаа компани манай хуучин шийдэлтэй харилцаа холболт хийхгүй гэдэг хатуу шаардлага тавьсан. Ягаад гэхээр энэ бол найдвартай биш байна. Тэ аюулгүй байдлын хувьд бол сул байна. Инженер оролцож ийн гэдэг чинь нэг осондоо хандах эрхийн зохицуултаас буруу байна гэдэг шаардлагыг тавьсан учраас манайх бол шинэ API дээр бүрэн аюулгүй байдлаа хангаад бүх юмыг автомат болгосон учраас бидэд стандарттай болж чадсан. Тэгэхээр бидний AAA систем үүнээс хойш бүх төрлийн үйлчилгээтэй холбогдох боломжтой болсон гэсэн үг. Wi-Fi offloading байдаг ч юм уу те. Эсвэл indoor сүлжээ сайжруулах ч юм уу бүх үйлчилгээн дээр ашиглах боломжтой стандарт холболттой болж чадсан гэсэн үг. За үүний дараа болохоор бид нар маш том туршлагыг авч чадсан. Тэр нь юу вэ гэхээр бүх хэрэглэгчээ ямар нэг үйлчилгээний сааталгүйгээр ямар нэг үйлчилгээнд нь саатал учруулахгүйгээр бүх хэрэглэгчээ нэг шөнийн дотор шилжүүлж чадсан шинэ үйлчилгээ рүүгээ. Энэ нь болохоор бидний хувьд бол маш том амжилт байсан гэж харж байгаа. За энд болохоор манай яг API хөгжүүлэлтийн хэсэг болон зарим нэг өөрчлөлтүүд харагдаж байна. Жишээ нь бидэд болохоор радио системийн үндсэн датабаз дээр өөрчлөлт хийсэн байгаа. Тэр нь болохоор бид нар өөрсдийн яг API-д хэрэгтэй байгаа багныг нэмж өгсөн гэсэн үг. Тэр нь болохоор account number буюу contract number хэрэглэгчийн гэрээний дугаарыг хадгалдаг багныг нэмж өгсөн. Тэгэхээр бид нар хэрэглэгчийн бүх provision-ыг энэ гэрээний дугаарын тусламжтай хийж байгаа. Тэгэхээр ямар нэг байдлаар үндсэн датанд нөлөө үзүүлэхгүйгээр үйлчлэгийн цааталгүйгээр бидэд provision хийх боломжтой болгож чадсан гэсэн үг. За тэгээд түрүүн би өмнө нэг хэлсэнтэй free radio системийн policy-нуудыг судлаад бид нар өөрсдөө тааруулж edit хийсэн буюу customize хийсэн байгаа. Тэр хэсэг нь болохоор энд байна. Бидэд IPOE системдэд зориулж username дээр special character-уудыг зөвшөөрж өгсөн гэсэн үг. Цэг, @тэй slash гэх мэт тэмдэгтүүдийг зөвшөөрж өгснөөр бид нар одоо тэр шинэ username-ийг бүтцээ authentication хийх боломжтой болсон гэсэн үг. Ямар нэг саадгүйгээр шинэ username маань API-г тэгээ customer age VLAN, provider age VLAN, domain гэх мэт урт олон тэмдэгтүүдийг хадгалж байгаа учраас бид нар энэ policy-д өөрчлөлт хийсэн гэсэн үг. Тэгэхээр policy-д хийсэн өөрчлөлт хэсэг бол энд харагдаж байна. Radio system-ийн policy filter гэдэг configuration file дотор бид нар энэ edit-ийг хийж өгсөн байгаа. За дараагийнх нь болохоор түрүүн хэлсэн VRRP буюу Linux системийн VRRP Capable IoT сервисыг бидэд ашиглаж системийн найдвартай ажиллагаа хангаж байгаа. За Capable IoT сервис нь болохоор яаж ажилладаг вэ гэхээр бид нар нэг virtual API-г үүсгээд түүнийхээ араас A, B хоёр системээ холбоод өгчдөг real системүүдээ. Ингэснээр бидний хувьд болохоор тухайн явж байгаа урсгал A системээр явж исэн бол тухайн систем дээр асуудал гарахад B систем рүү ямар нэг саадгүйгээр шилжиж гэнэ гэсэн үг тийм ээ.
Тэгэхээр энэ боломжийг болохоор Keep Alive систем нь virtual router үүсгэж хийдэг байгаа. Тухайн харагдж байгаа тохиргоо шиг бид нар router-ээ үүсгээд router-ийн доор virtual API-г, real API-г гэх мэт тохиргоонуудаа хийж өгснөөр бүрийн шилжилтүүд ямар нэг саадгүйгээр хийгддэг болсон. Тэгэхээр бид нар бол high availability буюу найдвартай байдлаа энэ сервисийн тусламжтайгаар хангаж чадж байгаа. За энэ хэсэг дээр болохоор манай router-ийн тохиргоо буюу BNG манай Huawei-гийн BNG router-ийн тохиргоо харагдж байна. Энэ дээр бидний яг ингээд нөгөө load balance гэж ярьдаг те ачаал тэнцвэржүүлэхийн тулд хийсэн тохиргоо харагдаж байна. Энэ болохоор бидэд MAC хаягаар нь ялгаж эхэлсэн. Хэрэглэгчийн MAC хаяг хэрвээ тэгш бол router 1 руу явна те. Хэрвээ сондгоо бол router 2 руу явна. Гэх байдлаар бидэд ачаалыг тэнцвэржүүлээд үүнээс цаашаа болохоор Keep Alive сервисээрээ дахиад радио систем руу 2 хуваагдаа явуулна гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол ачаалыг 2 болон 3 хуваагаад ачаалыг маш их бууруулад рутер дээр ачаалыг бага хэмжээгээр авч ачаалгүй ажиллуулах боломжийг хангаж байгаа. За дараагийн хэсэг болохоор манай шийдлийн голцсон болох датабазын хэсгээ яаж хийсэн бэ гэхээр MariaDB систем дээр бидэд галеригийн тохиргоог хийсэн байгаа. Gallery cluster гэж open source cluster системийн тохиргоо байгаа. Тохиргооны хувьд бол маш амархан энд харагдж байгаа энэ хэлбархан тохиргооны ачаар бидэд 2 датабазын хооронд нь real time replication хийдэг болсон. Тэгэхээр түрүүн та бүхэн санаж байгаа хөтэ Keep Alive-ийн тусламжтай 2 систем рүү тусдаа дата бичигдэж байгаа. Бичигдсэн дата real time синхрон хийгээ явчихж байгаа гэсэн 2 талтай. Тэгэхээр манай хувьд бол датабаз унсан байсан ч үйлчлэгээ явна. Яг тэгэхээр бидэнд Keep Alive байгаа тийм болохоор датабаз 1 унсан ч 2-ороо үйлчлэгээ явна, 2 унсан ч 1-ээр үйлчлэгээ явна. Тэгэхээр бид нар бас датабазын найдвартай ажиллагаа replication-тэй энэ MariaDB Gallery cluster ачаар шийдэж чадж байгаа. За энэ хэсгээс болохоор яг бидний тейбл дээр хийсэн өөрчлөлтүүд болон API-ийн тайлбарууд гарч эхэлсэн. За тэгэхээр энэ дээр бол хамгийн ихэнд харагдж байгаа нь RADcheck буюу хэрэглэгчийн username, статусыг хадгалдаг тейбл байгаа. Тэгэхээр энэ тейбл дээр харагдж байгаачлан хэрвээ attribute нь clear text password байвал тухайн хэрэглэгчийн интернет нээлттэй байна тийм ээ. Тэнгүүд бид болохоор ямар нэг байдлаар хэрэглэгчийн интернетийг хаах бол энэ attribute дээр өөрчлөлт хийж байгаа гэсэн үг. Жишээ нь тэр доор харагдж байгаа canceled гэсэн байвал энэ хэрэглэгчийн үйлчлэгийг бидэд хаацсан байна тийм ээ. Интернет нь орохгүй. Тэгэхээр энэ бүх provision-а бидэд тухайн конт нам багнаар хийж байгаа. Дараагийнх нь болохоор PPPO шийдэл дээр бидэд түрүүн хэлсэнтэй group policy ашиглаж байгаа гэдэг. Тэгэхээр бид нар бүх group policy-гоо тухайн тейбл буюу RAD group reply гэдэг тейбл дээр group болгоноор хадгалж байгаа. Манай дээр байгаа бүх багцд тулгуурлаа тийм. Жишээ нь хэрэглэгчид бид нар 100 МБ интернет санал болгож байгаа бол 100 МБ-ийн багцыг энд бид нар тохируулсан байгаа гэсэн үг. Одоо ингээ харах юм бол протокол нь PPP тийм framed user байна. Session time гэдэг нь тухайн хэрэглэгчийн session-ыг бид нар шинжлэх хугацаа гэсэн үг. 259 мянган секунд гэдэг нь 3 хоног тутам шинжилж байгаа гэсэн үг. За нэг иймэрхүү байдлаар бид нар шийдээ явсан байгаа. За дараагийн тейблүүд болохоор хамгийн ихэнд харагдж байгаа нь RAD user group гэдэг тейбл байгаа. Энэ тейбл болохоор IPOE хэрэглэгч нарт зориулж байгаа. Бид тухайн хэрэглэгчийн API-г дээр group policy-г холбож өгч байгаа. Энэ бол multiple буюу 2-оос дээш API-г ашиглаж байгаа хэрэглэгчдэд зориулсан group гэсэн үг. Бид нар энэ дээр тухайн хэрэглэгчийн интернетийг set хийж өгнө. Буцаагаад remove хийгээд те үйлчлэгийг нь салгаж бас болж байгаа. Дараагийн тейбл болохоор RAD reply буюу single IP user-т зориулж байгаа. Энэ хэсэг дээр болохоор бид нар зөвхөн bitrate-ийг бичиж өгнө. Bitrate-ийг бичиж өгдөг. Жишээ нь одоо хамгийн ихний юун дээр харагдж байгаа 40 сая 500 мянга гэдэг бол 40 мегабит per second гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бид нар нэг API-г дээр гаралт оролтын 2 дээд хурдыг зааж өгч байгаа гэсэн үг энэ тейбл дээр. За тэгэхээр манай шийдэл ерөнхийдөө болсны дараа тухайн AAA системийг удирдахад бас бидэрт бизнесийн өрөөл хэрэгтэй тийм ээ. Тэрийг болохоор бид нар BSS буюу билинг систем дээр тохируулад API дээр зарим өрөөлийг тохируулад өгсөн гэсэн үг. Жишээ нь болохоор IPOE шийдэл дээр тийм username-ийг одоо тухайн API-гаараас ямар VLAN залгах юм, ямар домен залгах юм гэдгийг хэн шийдэж байгаа вэ гэхээр билинг систем автоматар генерate хийгээд тухайн цагтаа шууд шийдчихэж байгаа гэсэн үг. Энэ рулийг билинг систем нь хийж гин. API-гийн одоо pool-тэй API-г тараана гэдэг бол нэг pool зарлж өгөө тэнцэнээсээ эхнээс нь тараагаад 253 4 хүртэл тараагаа явж байгаа тийм. Энэ бүх үйлдэлийг бас API-г менежментийг билинг систем нь өөрөө хийж байгаа гэсэн үг. Хэрвээ сул хаяг байвал new connection болгон дээр өгөө явуулна. Хэрвээ тухайн хэрэглэгч termination болоод манай үйлчилгээнээс татгалцах юм бол тухайн API-г билингийн систем available буюу боломжтой тийм сул хаяг болгож чөлөөлж өгдөг ийм рүүл ажиллаж байгаа. За тэгээд энэ дээр бас нэг юу яаж байгаа тийм ээ.
нөгөө VLAN маань тодорхой лимиттэй байдаг. Customer edge VLAN 1-ээс 4094, provider edge VLAN бас 2900-аас 4094 хүртэл лимиттэй байгаа. А тухайн лимитийг яаж зохицуулж байгаа вэ гэхлээр бидний хувьд customer edge VLAN хэрвээ лимиттэй хүрэх юм бол бид нар provider edge VLAN-ыг нэгээр нэмэгдүүлнэ шүү гэдэг ийм рулийг тохируулж өгсөн байгаа. Тэгэхээр хэрвээ эхний API-ыг те пул дуусаад дараагийнх нь ингээд 900-аас 901, 2, 3 гэдэг пул болгоноор солигдож явж хагаад customer edge VLAN дуусах юм бол provider edge VLAN маань 2901 болоод төсөө явна гэсэн үг. Тэгэхээр энэ мэн 4094 хүртэл явна гэдэг нь манад бол одоо ойрын магадгүй 10-20 жилдээ хангалттай ресурстэй болчихж байгаа гэсэн үг. За дараагийнх нь болохоор PPPoE буюу өрхийн интернетэд зориулсан рүүлийн хувьд маш хялбархан байгаа. Billing system provision шийдэж удирдна. Username-ийг generate хийн буюу түрүүн хэлсэнчлэн BBB-1-ээс ахуулаад 999,999 хүртэл хийгээ явчихна. Тэгээд password дахин давтчихгүй байдлаар generate хийгдээд явна гэсэн. За тэгээд түрүүнээс хойш ярьсан бид API хөгжүүлсэн гэж яриад байгаа. API болохоор бид REST API-г сонгосон. Энэ нь болохоор яг би бол өөрөө систем админ хөгжүүлэгч биш. Гэхдээ надад илүү хөгжүүлэхэд ч юм уу те суралцахад хялбар байсан REST API бэс учраас сонгосон. Тэгээд REST API маань яг л энэ архитектурын дагуу ажиллаж байгаа. Client гэдэг маань манай BSS систем. Server side бол database гэдэг маань манай AAA системийг хэлж байгаа. За тэгээд одоо энэ хэсгээс болохоор яг манай API-ийн би зарим гол гэсэн API-удаа сонгоод тавьсан байгаа. Яг бүх API тавиагүй. Тэгээд зарим гол гэсэн API-ийнхаа тайлбарыг хийгээ явчих. Жишээ нь хамгийн ихнийх нь болохоор new connection буюу шинэ хэрэглэгчид зориулсан create new user гэдэг API байгаа. Энэ API юу хийж байгаа вэ гэхлээр хэрэглэгчийн username-ийг generate хийгээд дамжуулах, password-ыг дамжуулах, тэгээ хамгийн гол attribute болох гэрээний дугаарыг дамжуулж байгаа. Бид нар бүх provision-ыг гэрээний дугаараар хийж байгаа учраас тийм ээ. За тэгээд араас нь одоо энд харагдж байгаачлан хоёр төрлийн group name болон route reply гэсэн хоёр төрлийн хурд олгодог attribute байгаа. Энэ хоёр маань болохоор за нэг тийм хялбархан байдлаар ажилладаг ухаалаг гэх юм уу тийм ээ. Хэрвээ group name хоосон байх юм бол энэ хэрэглэгчийг бид нар шууд single IP user юм байна гэж таньдаг. Яг тэгэхээр route reply дээр бидэд bit rate тавиад өгч байгаа. Хэрвээ route reply хоосон байгаад group name дээр бид нар group-ийн нэр тавьж өгсөн байвал энэ хэрэглэгчийг бид нар шууд за энэ бол multiple API хэрэглэгч юм байна гэд нөгөө group руу хийдэг гэсэн. Хоёр өөр database, хоёр өөр table байгаа тийм ээ. Хоёр table-ийн оронд зөөчдөг гэсэн. За ийм байдлаар манайх интернетийн хурдаа олгож хэрэглэгчээ өгөөсгөж ажиллаж байгаа. За тэгээд энэ API дээр болохоор нэг хит хитэн validation тий шалгах процесс ажиллаж байгаа. Тэрний юу гэхээр username үүссэн байгаа юу database дээр. Хэрвээ үүссэн бол үүсээгүй бол энэ username маань формат нь зөв юм уу тий? BB-гээр эхлэегүй бол энэ бол буруу гэж үзээд манай систем нэвтрүүлэхгүй үүсэхгүй гэсэн. Хэрвээ BB-гийн араас 6 оронтой таах бол бид бас л үүсэхгүй гэсэн. Username-ийн формат буруу байна тийм ээ. За нэг иймэрхүү байдлаар ажиллаж байгаа. Бас нэг түрүүн хэлсэн группээр шийдэж байгаа тий хурдыг бидний хэрэглэгчид зарласан багцын групп биштэй өөр магадгүй 1G-ийн ч юм уу 2G-ийн ч юм уу интернет авахгүй ороод ирэх юм бол энэ групп бидэнд байхгүй, ийм хурд олох боломжгүй гэдэг хариуг буцааж байгаа гэсэн үг. За дараагийн API нь болохоор change speed буюу хэрэглэгчийн интернетийн хурдыг өөрчлөх API байгаа. Энэ болохоор яг хоо миний хувьд бол нэлээд том challenge болсон. Яагаад гэвэл бидэнд хоёр төрлийн хэрэглэгч байчаад байгаа тийм multiple болон single IP user. Тэгвэл интернетийн хурд болох процесс нь өөр. Бид энийг болохоор нэг API-аар шийдэж чадахгүй байсан. Тэгээд нэлээд бодож байгаа энэ дэр бидэд болохоор хамгийн амархан шийдэл буюу хоёр тустай API гаргаад шийдсэн байгаа. За хамгийн ихнийх нь болохоор single IP user дээр бидэд түрүүн хэлсэнчлэн ганцхан attribute-тай speed. Энэ дээр бидэд хүссэн attribute-а буюу bit rate тавиад өгчин. Bit rate-ийг болохоор billing system generate хийж байгаа. Billing system дээр бас хөөрхөн жижигхэн calculation ажиллаж байна гэсэн үг шүү дээ. 50 MB гэдэг утгыг бид нар шийдэхэд billing system 50 MB-ийн ард бол 50,500,000 байгаа юм байна гэдэг ч юм уу те тооцоолыг хийгээд шийдчихдэг гэсэн үг. За дараагийнх нь болохоор multiple IP user-уудад зориулсан хурд өөрчлөх API байна. Энэ API нь болохоор бас ганц attribute-тай group name. Тэгээд түрүүн хэлсэн validation бол түрүүн create new user-тэй яг адилхан энэ group байгаа юу байхгүй юу гэдгийг шалгадаг тийм ээ. Тийм байдлаар хэлбэрхэн ажиллаж байгаа. За тэнгууд бидэнд болохоор бас нэг шинэ юм гарч ирсэн. Хэрэглэгч нарын хүсэл болохоор хэрэглэгч магадгүй өнөөдөр 10 IP-тэй байж яснаа маргааш ганцхан IP-тэй болохыг хүсэж болно тийм. За энэ юусыг бид нар ашиглахгүй маань болиё. Гэсэн тохиолдолд бид энэ хэрэглэгчийн хооронд нь шилжүүлэг хийх хэрэгтэй болсон тийм shift хийх хэрэгтэй болсон. Тэнгууд бид нар болохоор IP shift-тэй зориулж хоёр тустай API гаргаж өгсөн. Хэрэглэгч олон API-тэй байжгаад нэг API-тэй болох шилжилт хийх юм бол бид нар
юуг өөрчлөх вэ гэхээр group name-ийг хоосон болгоно. Bitrate-ээр хурдан шинээр тохируулж өгнө. Тэгээд ашиглахгүй бусад 9 API-ийг бид remove хийгээд өгчдөг гэсэн үг. Шууд database-аас устгах гэсэн үг тийм ээ. Хэрвээ нэг л API-тай байж байгаа за бидэнд 5 магадгүй 6 API-ийг хэрэгтэй боллоо гэсэн тохиолдолд бид нар болохоор шинэ API-гуудыг нэмж өгөөд тухайн одоо нөгөө түрүүн бичсэн Bitrate-ээ устгаж өгөөд шинэ group name зааж өгнө гэсэн үг. Тухайн 6 API-gt яг өөрт нь таарсан 60 MB 50 MB-тэй тэгээд зоогоод өгчөж байгаа гэсэн үг. За дараагийнх нь болохоор multiple IP хаяг хэрэглэгчнэр дээр бас л нэг бизнесийн шинэ шаардлага гарч ирсэн. Байгууллагууд болохоор юу хүсэж ирсэн бэ гэхээр өнөөдөр байсан IP-га бид нар багасгахыг хүсэж болно. Гэхдээ олон IP-г хэрэглэгч мөн гэхдээ багасгах нь тий. Манай нэг пул авцсан 200 хаягтай байсан бол 150 болгоё. Магадгүй 150 байсан бол 200 болгоё ч юм уу тий. Тийм хүсэлтүүдийг бид нар яаж хийж байгаа вэ гэхээр increase болон decrease IP address гэдэг API-ээр шийдчихэж байгаа. Энэ API нь болохоор юу гэж байгаа вэ гэхээр хэрэггүй API-гуудыг remove хийх, шинэ API-гуудыг add хийх гэсэн нэг л үйлдэлийг хийдэг. Энийг болохоор яг billing систем тухайн процесс дээрээ дуудаа явуулдаг гэсэн үг. За тэгээд миний бол хамгийн дуртай хэсэг гэх юм уу те. Яг ингээд бидний яг зорж исэн юм болохоор daning процесс буюу collection management хэсэг. Хэрэглэгч төлбөрөө төлөөгүй бол хэрэглэгчийн интернетийг хаах, төлбөрөө төлөнгүүт нь нээх. Тэгээд хэрэглэгч ингээд магадгүй зуны хугацаанд интернет ашиглахаа болоод хөдөө гадаа явсан үед бид нар хааж нээх энэ бүх үйлдэлүүдийг автомат болгох хэрэгтэй байсан. Тэрийг болохоор энэ дөрвөн API-ээр шийдсэн байгаа. One way block бол интернетийг хаахтай, suspension бол төр хаах, reactive бол үйлчилгээг нээх гэдэг. Хэрвээ хэрэглэгч үйлчилгээгээ бүр орхиод явах юм бол бид нар delete хийдэг буюу termination гэдэг процессыг хийгээ явчихж байгаа. За тэгээд сүүлд нь хяналтын системээ бид түрүүн дурдсанчлан Loki болон Grafana гэсэн хоёр open source tool-ээр бас шийдэж чадсан байгаа. Loki маань юу гэж байгаа гэхээр InfluxDB дээр тийм ээ AAA системийн бүх логыг ингээд цуглуулад авчиж байгаа өөр дээр. Тухайн логыг болохоор бид нар яг амжилттай, амжилтгүй болон session time хэрэгэлсэн дата гэх мэт утгуудаар нь ангилаад Grafana дээр дүрслээд гаргачихж байгаа. Тийм байдлаар бид нар болохоор энэ системээр юу хийж байгаа вэ гэхээр амжилттай болж байгаа холболтын тоо, амжилтгүй болж байгаа буюу рутер насалт дээр нэ үйлчлэгийг хаагдсан хэрэглэгчийн тоо ч юм уу те. Энэчнээс манай бизнес модель тохирсон ухаалаг датанууд гараад ирнэ гэсэн үг. За тэгээд эцэст нь манай хоёр төрлийн кластертай болсон. Тэгээд тэр хоёр кластераа нэг системээр удирдах байгаа. Манай одоо шинэ шийдлийн маань архитектур зураг харагдаж байна. За тэгээд энэ бяцхан төслийн амжилттай болгосноор манай компани бол бүтэн open source кластертай болж чадсан. Тэгээд код бичих тал дээр миний хувьд бол баг зэрэг дуршлагтай болж чадлаа. Тэгээд дараагийн төвчний ажлуудаас эхэлсэн явж байгаа. Тэрний юу гэхээр бид нар AAA системээ Kubernetes руу оруулъя те. Microservice болгочих. Тэгснээр бид нар магадгүй түрүүний ярьсан 1 сая болон түүнээс дэш хэрэглэгчийн асуудлаа шийдэж чадах байх гэсэн байдлаар одоо судлаад явж байна. Тэгээд мөн түрүү ярьсан Loki-гоос гарч байгаа датагаа бидэд machine learning дээр оруулж сургаж байгаа. Тэгснээр бид нар юу хийх вэ гэхээр хэрэглэгчийн хамгийн их ашиглаж байгаа интернетийн багц болон хамгийн их хэрэглээтэй байгаа үйлч гэх юм уу те. Тэр тооцоолуудыг prediction хийгээ гаргах боломжтой гэж хараад судлаад ажиллаа явж байгаа одоо. За баярлалаа та бүхэнд. За хэрвээ асуулт байвал асууж болно шүү. Асуух юм асуух гэсэн. Сая тэр Quantum гэдэг колумнст email гэсэн гэрээ дугаар байсан шүү дээ. Хэрвээ хэрэглэгчийн гэрээний дугаарыг мэдчихвэл username password-ийг generate хийх халдлагаас хэрс хэрэглэх бай. Brute force их. Одоо би аль нэг байгууллага юм аль ерхийн гэрээний дугаарыг харчлаа. Саяны username-ийн форматыг харчлаа. Brute force хийх боломж бол байна шүү дээ. Яг тэр дээр бол ингэж ярьж байгаа юм л да. Манайх бол billing систем бол гадагшаа гаралт байдгүй те. Яг сүүлийн үед болохоор billing as a service гэж гарч ирээд яг open API-ууд гаргаад байгаа. Гэхдээ энэ дотоод үйлчлэгэн дээр манайх бол яг хоёр firewall-ын ард ажиллаж идэг. Дээрээс нь манай API-ууд бүгд SSL сертификаттайгаа ажиллаж байгаа те. Тэгээд энэ ямар хоёр firewall-ын ард ажиллаж байна вэ гэхээр манай дотоод сүлжээний гэж байгаа. Тэгээд billing-ийн өөрийнх нь гэж бас байгаа. Энэ хоёрын ард ажиллаж байгаа болохоор бид бол secure гэж хараад байгаа одоо. Одоо жишээ нь гаднаас
саяны формат би арчлаа шүү дээ. Би өөрөө таагаад генерate хийх боломжтой шүү дээ. Боломжтой гэдэг нь username-ийг үү? Тэ, username, password гэсэн шүү дээ. Тийм. Тэрний форматыг би харчлаа, гэрээний дугаарыг харчлаа. Би танай бизнес систем рүү очих шаардлагагүй. Офлайнаар өөрийнхөө түүл дээр генерate хийлээ. Энийгээ буцаагаад танай айл нэг рутин ч юм уу, айл нэг конфиг эвдэж байгаа ч юм уу, таагч хийх, автентикейшн хийх орлого хийвэл энийг яаж болох гэж байна. Автентикейшн хийж орох үедээ ярьж байгаа юм байна тий. Энэ дээр болохоор юу яаж байгаа? Манай одоо автентикейшн хийх хэсэгч яг хэрэглэгчийн home gateway шууд BNG router руу очиж байгаа тий. Тэр оронд бас дахиад firewall байгаа тий. Гэхдээ бас username-ийг generate хийгээд таах боломж гэдэг нь болохоор username-ийг generate хийх боломж нь болохоор billing system нь яг ингээд энгийнээр өсгөөд явдаг гэсэн үг биш. Би одоо түрүү ярьсан шүү дээ 1-9999 гэсэн бол эхний хэрэглэгч 1 дараагийн хэрэглэгч 2 гэж явахгүй. Тэгэх юм бол угаасаа хинж таахад хамгийн хэлбэр болчихно тий. Эхний хэрэглэгч 1 байсан бол дараагийн хэрэглэгч хэд байхыг бид нар бол таахгүй. Тэр нэг billing system дээр бас нөгөө vendor компаниараа хөгжүүлэлтэд оруулсан гэсэн үг манайх. Эхний хэрэглэгч 1-ээс ихсэн бол дараагийн 200 мянга дээр ч явж иж магадгүй гэсэн username-ийн хувьд. Ерөөхдөө нэг range байна шүү дээ. Тийм range байгаа тий. Уус 1 2 гэж таахгүй шүү дээ. Автоматар генерate үүсгэх бүх боломж кейс гараад байна шүү дээ. Гол нь ингэдэггүй автентикейт хийж байгаа рутер байна шүү дээ. Автентикейт хийж байгаа рутерийн тэр автентикейтийн username password-ыг өөрөө үүсгэх боломж бол байна гэж хараад байна л да. Тийм. Генерate би сая green дугаарыг харчлаа. Username password форматыг харчлаа. Өөрөө хүссэн орноороо хүссэн тооны бүх юмыг гаргаад ирнэ. Энийг автентикейшн хийхдээ жишээ нь надад нэг айлын ч юм уу байгууллага ч юм уу рутерийн яг гаргаад өгч тэрэндээ би өөрөө генерate хийгээд орж болж ийн үгүй юу гэдгийг тестлэх юм бол дахиад тэрийг яаж аюулгүй байдлаар хангах. Жишээлбэл зөвхөн ийм акаягтай энэ рутерээс ийм username password ирэх ёстой гэж цаанаа баталгаажуулдаггүй. Эсвэл өөрөө дурын username password-та танай байгууллагын аль хамаагүй хэрэглэгчийн рутер дээр орж болох уу? Тэр махагийн хувьд болохоор тийм фильтр байхгүй. Гэхдээ ингээд генерate хийгээд нэг юм гаргаад ирсэн. Ер нь санагч одоо сая ойлголоо. Username өөрөө генератингүүд тэргээр ингээд интернет орох гэж оролдох гэдэг шүү дээ тий. Тэр үед болохоор хоёр төрлийн юмтай нүүр тулгана шүү дээ. Эхнийх нь болохоор тухайн username-ыг манай AAA database дээр байна уугүй юу тий. Хэрвээ байхгүй бол тэр угаасаа орж чадахгүй. Байсан ч гэсэн хэрвээ яг үндсэн хэрэглэгч мэн орцсон байвал тий тухайн MAC хаягаар нь бид нар фильтр хийж байгаа гэсэн. Энэ username энэ MAC хаягаар орцсон гэдэг redact гэдэг одоо тable байгаа шүү дээ тий. Тэр датаг бид нараас аваад ашиглаа явдаг гэсэн үг. Тэр хүссэн өөр рутерүүдээс явах боломжгүй гэсэн юм байна тий. Боломжгүй. Тухайн үүссэн сешн дуусчиж магадгүй боломж үүснэ гэсэн үг. Бид нар тийм болох тийм болохоор бид нар энэ session time-ыг тохируулж өгöd байгаа байхгүй. Session time байнга шинжлэж явах хэрэгтэй. Тэгжиж бид нар бас үндсэн дагалдах датануудаа мэдж авна тийм ээ. Тийм байдлаар хийж байгаа гэсэн. Хэрвээ бид нар session time тохируулж өгөөг бол тэр магадгүй хязгааргүй орчих гэдэг шүү дээ. Нэг өдөр router-ээ унтраалаа оронд нь хин нэг орж болно л гэсэн. Бид нар тэгэхээр session time-аар энийг байнга шинжилээ явж идэг гэсэн.